Сайн байцгаана уу? Canvas-тай зочин байна. Энэ удаа Монголын урчуудын хэвлэлийн арт галерей өмнө ирсэн байна. Энэ удаагийн зочин маань арт галерейд үзэсгэлэнгээ гаргаж байгаа. Галерей жилд 25 үзэсгэлэн, сарда 2-3 үзэсгэлэн тогтмол зохион байгуулдаг. Та бүхэн цаг заваа гаргаад төв талбан урд байрлах арт галерейгаар заавал зочлоорой гэж Canvas-тай зочин миний зүгээс хүсэж байна. За ингээд хамтдаа орцгоё. Арт галерейн үүдээр оронгууд манай Лүнэ ах сууж байна. Сайн уу хаа? За таны ажил төрөл тавлаг уу? За үзэсгэлэн үзэж байгаа хүмүүс хэр их вэ? За манай монголчууд ч сүүлийн үед гэлтгүй ер нь дээр үеэсээ үзэсгэлэн их үздэг байсан. Одоо залуучууд бас маш их үзэж байгаа байх гэж дүүн их итгээд байгаа шүү дээ. За баярлалаа. Танд амжилт хүсье яхаа. Монголын урчуудын 1963 оны шинэ бүтэлийн үзэсгэлэн нэвтрээ. Энэ үзэсгэлэнд дүрслэх хурлын олон төрлийг багтаасан 350 бүтээл тавигдаж, залуу зураач Амгалангийн оюутнууд, Бөөдбадрын отөрчин, нэрт зураач Зэвэгживийн эмнэг сургалт, Жамсрангийн хус мод, Баримт Санжаагийн тугалчин зэрэг шилдэг бүтээл олон байлаа. Нэлээд олон уран бүтээлүүд харагдаж байна. Бүх уран бүтээлүүдтэй ярилцаж чадахгүй ч гэсэн миний хувьд аль болох бас уран бүтээл чинь нууцад нэвтрэх гээд хичээнэ. Тэгээд миний зорилго бол суралцах хамтдаа. Тэгээд уран бүтээлчтэйгээ танилцъя. Canvas-тай зочин байна. За. Таны үзэсгэлэнгээр бас зочлоод тантай ярилцах боломжийг олгож байгаад маш их баяртай байна. Баярлалаа. Монголын урчуудын эвлэлийн гишүүн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан зураач Лувсан Данзангийн халзан. Тэрээр 1955 онд Дорногов аймгийн Хөвсгөл суманд төрж 1976 онд цэргийн албаа хааж ирээд урчуудын салбарт дагалдан зураачаар ажилласнаар түүний уран бүтээлийн зам нэгдсэн юм. Ардын зураач одон Үлзий хутаг нарын удирдлагаар суралцсан зураачийн нэгдүгээр зэрэг эзэмшжээ. 1980-ад онд улс төрийн плакатын чиглэлээр төрөвсөн бүтээлүүд нь олон улсын болон улсын уралдаанд амжилт үзүүлж өнөөдөр архивд хадгалагдаж байна. Харин 1991 оноос хойш усан будгийн урлагт бүрэн шилжин байгаль хүний сэтгэлийн өнгийг зөөлөн будгаар илэрхийлж иржээ. Түүний бүтээлүүд бүгд наримт хятадд улсын Ирээн, Манжуур, Японы Яманаши хотуудад дэлгэгдэж олон үзэгчийн сэтгэлийг хөдөлгсөн билээ. Энэ удаа тэрээр усан будгийн уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгийн төлөвлөж байна. За юун түрүүн таны одоо яг энэ үзэсгэлэнгийн бүтээлүүдтэй танилцъя гэж бодоод байна л да. За хамтдаа хоёулаа таны бүтээл дээр очие дөхөө. Аха тэр яг цаана байгаа нохой хориг гэдэг уран бүтээлийн тухай тэр уран бүтээл ер нь хэрхэн төрсөн түүхийг бас танаас асууя гэж бодоод байгаа. За энэ бол одоо Canvas гэдэг чинь ер нь энэ бол акрилик буюу усан суурьтай тусан будаг гэх юм уу. Тийм юмар хийсэн бүтээл байна. Энэ усан будаг биш. Тэгэхдээ нохой хориг гэдэг бүтээл бол энэ талын айл. За он чинь мэддэг юм зурдаг байхгүй. Нэг сайхан талын айл шөн дунд айлууд унтцсан юу нэг гэрэлгүй байгааз айлууд юу тоон гэрэлгүй айлууд унтцсан эндээс нэг машин одоо зам асуухгай ч юм уу тийм ээ шөн дунд ирж штэ тэгээд энд одоо гэрлийн үзүүр малын нүд ингээ ноо харагддаг байхгүй гандар л мэдэн штэ мэдлэг яах тэгээд тэрийг л зэр настрыг харуулах гэж л ингээл ийм нохой хороо тэгээ одоо нохой нөөдөөс нуцаад ямар ч өдөөний айлын нохой ингээл хүний өдөөс уцаад зуухгүй ч гэсэн уцдаг мэдээж юм өгдөг. Тэгээд нохой орой гэж ингэж нэрлээд ийм бүтээл хийсэн. Энэ бол 170 хэмжээтэй тийм бүтээл байгаа. Та түрүүн цус хэллээ л дээ. Ер нь хүн бас мэддэг юм а зурдаг гэдэг тухай хэлж байна. Тэгэхээр энэ таны бас яг уран зургийн сэдвтийн хөдөөний сэдвтэй яг малч ахуйн сэдвтэй зургууд нэлээдгүй их байгаа биз? Маш их байгаа. Ер нь ихэнх нь энд хотын тухай зурчихсан ер нь тун хавархан. Би өөрөө хот орныг сайн мэдчихгүй насаараа өдөө байсан учраас яг Япон явсан. Зүгээр Японы тухай нэг ганц нэг юм би 5 сард Япон явж үзэсгэлэн гаргасан. Тэр тухай бас ганц нэг юм этюд судалбарууд хийж ирээ. Тэгээд ингээ усан будгаар хийсэн бүтээлээ ганц нэгхэн
байгаа энэ ер нь 2-3 хон байгаа. Тэгээд бусд нь бүгдээрээ хөдөө нутаг, мал, хой, гэр орон тэгээ тэр тухайн үеийн одоо настрын ухаандаа жишээ нь тэгэхэд хамрын хийдий маань оройны тийм юу ахгүй юу. Одоо настрыг гаргаж өгсөн ийм хамрын хийдий орой гэсэн ийм зураг байгаа юм. Тэгэл иймэрхүү л ер нь ихэнх нь ийм бүтээлүүд бий дээ. Тэгээд тэрийг зарим нь одоо нэмэх хасах, зураач хүн чинь бас нэмэх хасах юм байна. Оруулах юм байна, оруулахгүй юм байна. Тийм учраас тэр өөрийн уран сайхны юугаар одоо янз бүрийн байдлаар хийж өгсөн ийм бүтээлүүд л байна. Энэ Дорногов аймгийн орчуудын салбар. Салбар 1990 он хүртэл энд байсан. Одоо энэ муугай болчихсон юм байшин байгаа. Энэ байшин аймгийн анхны байшингууд энийг. Энэ одоо бүр анх бол нах хэлтэс нийгмийн аюулаас хамгаалах хэлтэс байсан. Анх аймгийн тамгын газар байсан. Одоо тэгээ сүүлд 82 оноос 90 он хүртэл аймгийн орчуудын салбар байсан. Орчуудын салбар гэдэг чинь аймаг болгонд байсан тийм улсын байгууллага үндсэндээ одооных шиг тийм хувийн биш. Улсын байгууллага төлөвлөгөөтэй ажилладаг тийм байгууллага. Тэр 90 он хүртэл байсан. Тэгээ би энийг түүх болгож үлдээж бас энэ орчуудынхаа салбарыг зурсан. Салбарын байж одоо байгаа л зүгээр одоо хой хүн аваад тэгээд жоохон муухай болцол байлээ да. Энэ сүүний очир гэдэг нэг зураг байгаа. Энэ манай аймгийн 80 оны байдал тэгээд энийг дашцахгүй дэлгүүр гэдэг энийг ийм дэлгүүр төглөө очоод ингээ сүүнд очирлдаг. Бүр 4-5 цагийн үед очоод очирлдаг. Дэм байсан. Энэ дээр тухай тэгээ одоо бас нэг санаа дурсаж бол яг одоо энэ дэлгүүр байхгүй. Ер нь би зүгээр өөрийнхөө памж дурсамжаар ингээ зурсан. За энэ говийн шороо шуурга байна. Ингээл улайраад л ингээл шороо тавих гал яг харанхуйлаад ирж байгаа байдал. Говийн нэг сум одоо дэлгэрх юм уу сум билээ дээ. Тэр дэнд хийсэн юм бүтээл байна. Одоо энэ махны дэлгүүр 1970-аад оны махны дэлгүүр байна. Яг ийм айхтар чанга дуутай улаан өгөнгээ мах зөөгөөд морин дээрх ингээ явдаг бай. Миний дурсамжинд тэр бид нар мөн маханд очирдаг. Тийм байна. Одоо энэ удаагийнхаа үзэсгэлэнт та хичнээн уран бүтээлийг төлөвлөлөөд илгэсэн байна. 100-аад уран бүтээл байна. 100-аад уран бүтээлийг учирсан зөв ер нь бас цаана 300-400 юм бий л дээ. Тэрнээс арай нэг шилээний гэж өөрөө шилээд хүн шилж өгөх. Өөрөө шилээд авчирчаад байгаа л 100-аад уран бүтээл. Зөв. Таны энэ одоо хөрөг зургаас бас би сонирхмоор байгаа юм л да. Одоо энэ Казак анчин гэдэг энэ хөрөг зураг байна. Ер нь энэ таны яг одоо яг өөрийн яг дагнаад яг энэ усан будгийн арга барилаар ингэж зурхад хөрөг зураг зурх нь ер нь ямар хуу байдгийм бэ одоо? Ер нь усан будгийн төрлийг дүрс урлагийн төрлүүдийн дундаас нэлээд хүнд төрөл гэж үздэг. Тий яагаад гэвэл одоохондоо тусан будаг бол хатааж байгаа хэдийт давхарлаа зурж болно. Акрил буюу усан будаг бол давхарлах тусам хэртээд болохоо байждаг. Тийм учраас нэг л удаа ингээд тавиад одоо бичээд ингээд одоо болоогүй л хаяхаас шээ замгүй болдог. Тэгэхээр зэрэг энэ бол одоо Казак анчин гэдэг нэлээд тийм мастер ажиллагаа гэх юм одоо тийм их л ухаагүй хийсэн юм хөрөг ер нь бол хэцүү төрөл шүү дээ. Хөрөг энэ төр зурхад хэцүү. Манай Монголын хосоо он тэргээд том мастеруд байна. Хөрөг сайн бичдэг, хөрөг сайхан зурдаг. Мөнхбаатар энэ тэргээд усан будгийн том мастеруд байж лээ. Би бол хөрөгнийх голчлон хийдэг. Ер нь би өөрөө байгалийн бүтээл, байгалийн талаар нэлээ хийдэг ийм өөрөө тийм сонирхолтой хүн байгаа. Тийм учраас миний энэ дотор нэг хөрөг зураг зурчихсан юм овроо. Яг л акрилгаар захиалгын хөрөг хийнэ. Тэрийг бол мэдээж яриг. Таны хүүхэд нас хаана өнгөрвөө? Яг энэ урлагт холбогдсон дурсамжаасаа та биднэртэй хуваалцаач. За би бол Дорногов аймгийн Өвсгөл сум буюу Дорногов аймгийн урд талын сумдууд тэр хуучин бол Агаруут Магаруут гэдэг олон сум байсан. Тэр сумын хүнэлдээ тэгэхээр Дорногов аймаг Өвсгөл суманд анх 9 настай 8 тайчаар 9 настай
Өсвөр сумын сургуульд 64 онд л орж байсан хэрэг. Тэгэхээр хүүхэд нас зүйл тэнд өнгөрсөн байх. Урлаг руу хөтлөгдсөн орсон. Би ер нь яг үнэндээ бол мэдээ орсон цагаас л нэг зураг л зураад байдаг хүүхэд. Би ерөөсө тухайн үед юу яагаагүй маа. Бидний одооны шиг ингээд цаас маас олдохгүй шүү дээ. Тухайн үед намын үнийн сонин чинь айл болгонд очдог. Албаар захиалуулдаг байсан. Тэгээд үнийн сонины захын тэр цаасан дээр л нэг тийм харан дагаал ингээд янз бүрийн зураг мал хой одоо өгч өөрийнхөө мэддэг чаддгийг зурлаг байх. Мал хой зураад л за тэр үтсэн киноныхаа танк банк тийм л юм зураад байдаг. Тийм л хөөхд байсан. Тэгэхээр тэрийг урлагтай гэж үзвэл миний зураг зурж эхэлсэн цаг нь бараг л 8-9 настайгаас эхэлсэн гэж би өөрөө бодод. Та нэг курсыг тухайн үед төгссөн юм шиг байгаа маа тий. Тэр үед одоо ардын зураач гээ одонгоо танд багшилж байсан. Тэр дурсамжаа та хуваалцсан. Хэдэн настай үе вэ? 1976 онд цэрэг 73 он цэрэгт яваа 76 он цэрэгээс салгаж ирээд тэгээ аймгийн дүрслэгийн салбарт дагалдан зураач гэдэг орон тоон дээр орж байгаа 76 он. Дүрслэгийн салбар их төлөвлөгөөтэй. Улсын төлөвлөгөөтэй. 10 мянган төгрөгийн жилийн одоо төлөвлөгөөтэй тийм байгууллага. Тэгэхээр тэр үе чинь юуны талаар мэрэгжлийн талаар их анхаардаг тийм ээ. Одоо хондоо мэрэгжлгүй зураачдыг мэрэгжил олгох курсууд их явдаг. Тэгээд хондоо хөргийн курс, бодит байдал буюу ахын сэдвтэй зургийн курс, усан будаг ингээд дагнсан курсууд их явдаг. Тэгээд би чинь анх 78 онд ч үлээ. Одонгоо өдөржсөн хөргийн курс. Тэр чинь хөргийн курс учир нь намайг хөрөг зурулж уран бүтээл хийх гээд байгаа юм биш. Тухайн үед нам засгийн удирдлагыг ингээд үүрэлтгээ баяр ёслол болгоноор. Ингээд нам засгийн удирдлага тавчааны 9 гишүүн тэгэл 11 хүнийг зурдаг байсан. Тэгэхээр тэр чинь үйлдвэрлэлийн төлөв байхгүй, үйлдвэрлэлийн ажил байхгүй. Тийм учраас тэрийг сургасан байх хэрэгтэй. Одоо нам засгийн удирдлагыг ч муухай зурж болохгүй шүү дээ. Тийм учраас хөргийн курс энтер хийдэг. Тэгээд тэр тухайн одон багшийн удирдсан хөргийн курст сууж байлаа. Дараа нь за 80-аад оны үед 80 хэд онд чинь мэдхгүй өлзий утга багшийн удирдсан бас курст суулаа. За ер нь тэгээ мэрэгжил олгох курсуу тэгээд энд дандаа тийм гачууртад бас бэлнээр буюу судлуур зургийн одоо курс одоо энэ төгс оюун бид нар энтер ингээл хамт одоо надтай хамт тэр курс сургууль сурж байсан зураачдын долон байна. Орхон тэгэл өвөөс оюун энтергээд тийм курсууд их зохион байгуулдаг. Тийм ухаандаа мэрэгжлийн курсууд. Тийм учраас тэр чинь тэггүй ер нь тэр мундагуудаар номын дуу сонсох чи баг одооны 3-4 дээд сургууль төгссөн эртээ. Тэгээд мэрэгжлийн байгууллагад ажилладаг гэдэг маань энэ одоо их суурийг тавьж өгсөн үндслийг маш сайн тавьж өгсөн гэж би л тэгж ойлгоод тийм ээ. Тэгэхээр хүн ер нь амьдралынхаа дуршил суралцаж явдаг гэж боддог. Тийм одоо яг тэр тухайн үед яг энийг л ингэж зааж яг ингэж хийлээ гээл та одоо яг тэр нэг дурсамж. Одоо жишээл хөргийн курс ерөөсө одоо хөргийн курс гэтэл хүн натур одоо суулгана шүү дээ. Хүн бодит хүн суулгаад ингээд зурна. Тэгэл тэн дээр чинь одоо ажиллагааг нь хэлж өгнө. Одоо ингээд ажиллаг болж байна, ингээд ажиллахан болж байна гэдэг юм уу? Хүний форм одоо угаасаа олгогдоогүй болсоор л гэдэг чинь айгүй хэцүү байхгүй тэрийг сурахад. Тэр чинь одоо сургуулаар олгоод 40 жил сурдаг юмыг 45 хоногт ч юм уу тэгээд л учиргүй сурна гэж байхгүй ш. Тэр чинь одоо олон удаагийн курс. Тэгээ өөрөө мэрэлттэй хичээлтэй одоо хондоо тэр 4 жил актив суралцаад ирсэн хүнтэй ажиллах болоход бол асар их цаг хугацаа мэдлэг мэрэгжил оролдлого орно. Тийм учраас тухайн үед бол тэгж ерөнхийдөө ерөнхий эхний мэдлгүүдийг л олгож байсан. Тэгэхээр зэрэг бусад яг үндэ бол бусад юмыг сурсан байх юм бол би миний л өч гэж боддتي. Хичээл зүтгэл бол маш чухал. Тийм өдөр болгон би одоо ер нь зурхгүй онцсон цаг хугацаа байхгүй. Тэгээд усан будгаар яг дагнан ажилласан хугацаа маань 90 оноос хойш юм да. Ер нь тухайн үед сайнтай ч биш юм. Тэр тухайн үед дүрслэгийн байгууллага тарлаа. Улсын байгууллага байхгүй боллоо ингээд. Нэг 5 баатам хэдэн будаг аваад ингээд гэрээдээ явлаа. Огт залин цагаач байхгүй юу ч болсон. За тэгэхээр зураг авдаг юм зураг мантай талхаа авч чадахгүй хүмүүс юу зураг хөдөлж авах чинь. Ийм болсон. Тэгэхээр зэрэг тэр үед яасан бэ гэхээр зэрэг одоо жижиг усан будгаар
жижиг откред аштай юм хийгээд олон улсын суудлын дээр гарлаа. Бүх зураг тухайн 90-ад оны зурагч бүгдээрээ тэгсэн. Бүгдээр нэг навсаас юм барайл гадаад техник зураг авах уу гэж явдаг. Би мөн тэрний ижил мөн тэгэл усан бодгийн ерөнхий ажиллагаа ерөнхийдөө дандаа усан бодгаар зураг эхлэва тэгж л эхэлсэн. Хүүхдүүхний ийм учиртай юм. Тэрнээс би чинь 80 хэд оноос тэгэл усаар хийсэн биш. Тухайн үед л үйлдвэрлэлийн төлөвлөгөөтэй ажил зүгээр л одоо үйлдвэрлэлийн ажил хийж байснаа тий уран бүтээлийн тухайн энэ бараг боддог ч гэхдээ улс төрийн балкатаар бас 80 хэд оноос Дорноо аймгийн төрөлхтөн урлагийн салбар тэр одоо бол та нар бараг улс төрийн балкат гэхээр бараг ойлгохгүй биз. Одоо дайны эсрэг гайл ингээ улс төрийн балкатаар Дорноо аймгийн салбар одоо ч намайг энэ Ахмад зураач нар балкатны халдсан гэдгээр нь мэднэ тий. Одоо усан будгийн гэж бараг халдсан гэхээр тий балкатны халдсан уу. Тэгэхээр би олон улсын уралдаан Монголоос арилсан уралдаанд бараг 10 хэд удаа эхний дээр байр одод орж тэгж ерөнхийдөө уран бүтээл гэх юм бол тэгж усан будаг гэх юм бол тэр ихээс хугацаанд ийм очиртай. Ийм л төвхтэй юм да. Таны одоо гол сэдв байгаль гэж байгаа тийм ээ. Тэгэхээр тэр байгаль руу гараад яг төрдөг мэдрэмжээсээ биднэрт бас хуваалцаач. Байгаль бол ерөөсө багш шүү дээ. Яг цэвэр багш. Ямар ч том багшаас илүү багш шүү дээ. Одоо байгалийн тэр өглөөний нэг үзэгдэл, оройны нэг үзэгдэл, өдрийн байдал. Тэгээд одоо хүн манай залуу уран бүшээлж хэлэхэд ер нь бол нэг их гоё юм олж зурах гэдэг байхгүй. Үгүй шүү дээ. Тэгвэл байгаль дээр ерөөсө ганцхан ширхэг цэцгийг ингээ харж байгаа яг зурхад тэрний хөдөлгөөн, тэрний юуг одоо ингээд цэжээр зурж чаддаг байхгүй. Болохгүй шүү дээ чинь. Тийм учраас судлуур гэдэг имийг байгаль дээр хийдэг учраас дээр ягаад гэвэл байгаль дээрээс яг байгаа байдал дүр төрхийн яг олж харж зурах. Тэрнээс зүгээр асар том бүтээл хийх аймаар гоё байгаль зурах гэх тэнд уул ус зурах гэл тийм ерөөс байгаль дээрээс хүн ер нь уран бүтээл гэж олж зурах л байгаа шүү дээ. Тэрнээс гоё юм зурахтаа биш. Яг байгаа юмыг олж гоё зурахтаа л байгаа юм. Тийм л вэлэдэг жил ойлгодог юм. Зүгээр одоо өөр бодолтой хүн байх юу гэсэхгүй гэж. Гайхалтай хариулт байна. Тий. Одоо яг урлагийн замд би одоо нэг асуултан дээр бас бэлтгэсэн байгаа даа байхгүй тий. Таны одоо урлагийн замд хамгийн хүнд мөч одоо хизээ байв. Тэрийг ер нь хэрхэн яаж давж туулав гэдэг яг энэ асуулт байсан. Та яг түрүү хариулчлаа л. Телевизэн хогийн төмөр цуглуулж байлаа ш. Тэр үед чи уун зураг зурах. Одоо хятад руу төмөр авдаг байсан. Тэр үед бид нар би чинь бүжгийн багш очир бат гэдэг мундаг багш. Би театрын дуучин санзаа гээд баахан хүмүүс зүгээр хогийн төмөр цуглуулж хүмүүс төмөр авдаг хүмүүст өгдөг. Юун зураг зурх, юу бүжиг хийх, юу дуу дуулах. Нөгөө амьдралын нэг урлаг шүү. Хүнд хэцүү үе байна тийм ээ. Маш хэцүү үе. Зах зээлийн нийгэм рүү ороод. Зах зээлийн нийгэм рүү ороод эхэлчихсэн. Дэлгүүрт гоймын давс хоёроос шөөм байхгүй. Одоо яг муу хэлвч яг үнэндээ энэ одоо муусаа 8-аач лангууг дүүргэсэн ш. Гахай үрдэг тэр муусаа дамчид гэж хараадаг. Тэднүүс чинь энэ лангууг дүүргээ тэр 3-4 жилийн дотор лангуу дүүрэн болсон шүү дээ. Тийм учраас эднээс бол гавьяатай шүү дээ яг үнэндээ бол. Бүх урлагийн бүх газар ганцхан төрсгөө урлаг тэгсэн юм биш. Ерөөсөө л театр, кино бүх юм шалдаа буусан ерөөс байхгүй болсон үндсэнд. Тэр үед нь орхиод 8 хийгээд тэр үед нь орхиод өөр юмд явсан маш олон бий. Би бол тэгж чадахгүй байсан юм бөгөөд тэгээгүй зүгээр энэ дээр үнчээр үлдсэн тэгээд өдөө хүртэл явж байна гэж хүртэл дээр энэ үгээр амьдэрч явна ер нь гайхалтай. Тий. Танаас бас нэг сэтгэл мэдрэмжийн тухай асуумаар байгаа юм л да. Тэгээд хүний сэтгэлийг хөдлөгдөг зураг гэж ер нь яг ямар зургийг хэлдэг юм бэ? Үгүй хүний сэтгэлийг хөдлөнө гэдэг цаад хүний асуудал ш тэр чинь. Одоо би хөдлөх гэдэл тэр хүн ямар юм сэтгэмжтэй ямар юм сэтгэл нь хөдөлд би мэд. Одоо жишээлбэл чи ямар юм харахаараа сэтгэл нь хөдөлд байгалийн зураг харахаараа гоё байдаг эсвэл сайн зохиомж тэр хүний өөрийнх нь мэдрэмжийн асуудал нэгдүгээр хоёрдугаарт боловсрал уран сайхан тэр гоо зүй олсон боловсрал тэр хүн мэддэг хүн бол бүх юмыг хараад энэ одоохондоо энэ жоохон зохиомжийн алдаатай зураг байна да. Тэр яагаад энд ингэж таширсан тэр одоохондоо тэнгэрийг яагаад ингэж их авчив? Яагаад багдуулаад авчихв гэдэг тэр хүний боловсрал байхгүй. Уран сайхан тэр урлагийнх нь боловсролын асуудал. Тэрнээс би одоо хүний сэтгэлийг хөдөлнө гээл одоо
сэтгэл хөдлөх гэсэн юмыг нэг уйлсан дуулсан юм их асуудал биш л дээ. Тийм л. Одоогийн өнцгөөс таны яг бодлоос асуухад энэ Монголын яг усан будгийн төвшин ер нь одоо хаана явна вэ? Ер нь ямар хөө вэ? Одоо бол ярих юм байхгүй. Дэлхийн хэмжээтэй мөр зэрэгцэж байгаа. Би бол одооны залуучууд ерөөсөө муулах. Одоо үнэхээр мундаг залуучууд зөндөө шүү дээ. Ярих юм байхгүй. Тэр одоо яагаад гэвэл үздэг ард маш их болсон. Явдаг, суудаг их чөлөөтэй болсон. Би одоо 90 оноос өмнөх үед бол яг үндэ яг юунаас боловсролыг дэлхийн уран зургийг юунаас олж авч ирсэн гэхээр зэрэг художник гэдэг Оросын нэг сэтгүүл өнгөгүй. Уран зураг өнгөгүй болохоор ч яаж мэдх юм бэ юу? Тийм нэг сэтгүүл захиалдаг албаар. Тэгээд тэрнээс л зөвхөн одоо дэлхийн уран зургийг ойлгодог. Тэгэхээр зэрэг тэрнээс чинь бид нар юу олж авах вэ? Гэтэл өнөөдөр яаж вэ? YouTube бүх юм урлаг ямар байдаг, усан будаг яаж бичдэг вэ? Тос ямар байдаг гэдэг бүгдийг. Тийм учраас явж байгаа, сууж байгаа, үзэж байгаа, харж байгаа нэг өнөөдрийн залуучууд яг дэлхийн төвшөнд явж бүгдээрээ гайхамшигт. Уран зургийн яг мэдрэмж нь яг эргээд илүү одоо мастер класс талаас асуух юм бол өнгө гэдэг айгүй чухал зүйл байна. Маш чухал ярьж өгч. Өнгөний мэдрэмж. Өнгөийг олж авна гэдэг үешээ. Маш их туршлагын асуудал. Одоо дээд сургууль төгсөөд ирсэн хүүхдүүд, залуучууд огт мэдрэмжгүй л ирээд ирж байгаа. Өнөөдөртөө яг одоо тэр ирсэн хөрс одоо дүрс татах нь айгүй дүрслэл одоо нөө заагаал байна шүү дээ. Ингээд дүрсэлдэг, үнийг ингээд дүрсэлдэг, натурморд шилийг ингээд гэдгээл тэр өнөөдөр өнгө тогтоогүй. Ер нь тэгээд арга барил олж авна гэдэг амьдралын юугаар насан туршдаа ч өөрийгөө олоогүй хүн байна шүү дээ. 70 жил зураг зураад огт өөрийгөө олоогүй. Ерөөсөө л янз бүртэй урлаг тэр чигээр эрэл хайх бол ерөөс насан туршдаа ирж хай. Яаж одоо ухаандаа нэг хайрцагт орж болохгүй. Тийм ээ. Миний боддог л боловсролгүй өнж буруу зөв ярьж мэднэ. Одоо тэг миний боддог, миний мэдлэг энэ амьдралаас олж авсан мэдлэг тийм л юм байна. Зураач хүний хамгийн том айдас гэж нэрлүүл та юуг хэлэх вэ? Энэ хайрцаг нь би ер нь тэгж л бод нэг хайрцагт ороход ерөөсөө ёстой болохгүй. Яг нэг хайрцагт ороод ерөөс тэрнээс гарахгүй байх. Ер нь амар ч уран бүтээлч ер нь хөв тэрүүл болохгүй. Хайлт байнгын хайгуул хийх хэрэгтэй. Та ингээл зураг зураал ингээл явж байхад бас нэг урам хугарах үе тэгэл байна. Тиймэрхүү үеүдээ ер нь хэрхэн яаж давтав? Гэхдээ одоо яах вэ? Ухаандаа эн чинь бүр надаас илүү маш мундаг мастеруд биш. Тэрий чинь заримдаа үзэхэр үндэ эдээ би ч одоо хийгээд байх хэрэг байгаа юм доо. Энтер гэж ямар ч хүн тийм бодол төрнө. Гэвч хийх ёстой. Би хийх ёстой. Би энэ шиг болох ёстой гэсэн мөрөөдлөөр л тэр хүн өөрөө урам зориг олж авах ёстой. Би нүнээс илүү хийх ёстой гэсэн мөр. Тий. Тэмцэх ёстой юм. Тэмцэх ёстой. Сүнээс за боожи наддгуугаар болох юм байна гэх юм бол бүгдээр л тэгж бодсон шүү дээ. Бүгдээр л юу ч тий. Маш гоё гайхалтай. Нэр нь уран бүтээлч хүний бас яг тэр нэг гол тэмцэлний яг тэр нэг цаад уг нь яг өөрийгөө л тий өдөрдөж цаашаа улам тэмүүлэх чухал байгаа даа. Тэгэл яах вэ? Цаашаа би цаашаа явах хэрэгтэй. Ерөөсөө ухарч болохгүй. Одоо хондоо миний хамгийн гол туршлага нодны хийсэн юм өнөөдөр харахад нодны алдааг нь халж ардаг болсон цаг тэр хүн цаашаа явж байна. Ноднгийн чи хийсэн юм гоё байгаад байвал заа тэгвэл тэр зогссон дууссан. Одоо цаашаа явах алга байхгүй. Яг ингэдэг байхгүй. Яг яруу найрагч юм. Нэг шүлгээл уншаад ноднгийн уржнгийн шүлгээл уншаад байвал тэр хүн дахиад цаашаа явах юм байхгүй. Нөгөөхөр л байна гэсэн үг. Энд л гоё бодогдоод байна шүү тийм ээ. Энэ шүлгэл ёстой гоё миний хамгийн сайн гэж бодоод байна шүү. Гүн шүү тэрнээс маш сайн шүлэг хийгээл явах хэрэгтэй байхгүй. Энэ бүх уран бүтээлд яг ийш. Ноднгийн зохиосоо хөгжим муул байх юм бол тэр цаашаа явж. Таны ер нь хамгийн хайртай өнгө гэж байх вэ? Бай. За, бэлэг бүх уран бүтээлчд бай. Би ерөөс агаарлаг өнгөнд л хайртай. Агаарлаг гэхээр л хөөх өнгө л гэсэн үг. Эсвэл уран бүтээлийн урам зориг ер нь яг хамгийн оргил үедээ гэж үзвэл та
Яг аль цэгийг гэж хэлэх үү? Уран бүтээлийн урам зориг гэхээр одоо ухаандаа миний хийсэн юм гоё болчихжээ гэхээр л одоо үнэхээр за өөрөө л тэгэд дүгнэлтсэн болохоор миний хамгийн оргил гоё. Өстой гоё болж дээ гэж бодох юм л гоё цэг. Гоё хамгийн гоё л тэр. Гоё цэг тэр юм тий. Хамгийн оргил цэг нь тэр. Өөрийнхөө уран бүтээлийг ихэр үнэлээл өөрөө 2-3 удаа л болохгүй байхаар л үнэхээр тэр уналт болж. За 3 хийлээ бол 4 хийлээ болдог. За болдог ч юм уу гэсэн бодол ороод ирд. Та яг одоо ингээд залуу зурагчдад юу гэж зөвлөмөр санагддаг байна? Өдөр болго хийл гэж. Би ерөөсөө ганцхан залуучууд болсонж болоогүй ч ерөөсөө өдөр болго хий. Инхээр өөрөө уран зураг энэ ямар ч ажил ер нь тэгжээд л дадлах суу тэгжээд л сайн болдог шин. Тэрээс одоо хондоо би 2 сар зураг зурхгүй байж байгаа зураг дахиад зурж байгаа юм шиг болдог. Байхгүй нөхч бүгд байхгүй. Тий өдөр болгоны тэрнээс нь дадал авч бай. Тэрнээс чинь шин юм олж аваа л байдаг. Би өнөөдөр ч баяг шин юм ингээл хайгаал шин юм олж аваад боо олж болоод байдаг байхгүй юу? Тий. Үргэлж зур. Тэрнээс 70 настай хүн сурцсан гэж бол би зураагүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Би чинь мөн л зураагүй л байгаа шүү дээ. Тий би ч оргилд нь гарцсан хүн биш шүү дээ. Таны хувьд одоо яг үзэгчдэд зориулаад үг хэлвэл та яг энэ за ер нь бол нэг уран бүтээлийг бол байнга үзэх хэрэгтэй юм байна. Би бол тэгж ойлгож байна. Үзэсгэлэн байнга үзэж явах хэрэгтэй. Таны хувьд юу гэж зөвлөмөр санагддаг? Үзэгчгүйгээр бид нар чи юу ч биш. Гэхдээ ер нь урлаг юу ч биш шүү дээ. Үзэг тэр хүнийг мэддэггүйгээр хэлж болохгүй. Тэр хүн үзсээр байгаа л мэддэг болдог байхгүй. Тэрнээс зүгээр уран зургаар одооны залуучууд айгүй их үздэг болчих. Би айгүй баярлж жоохон хүүхдүүд ингээл орж бүр жинхэнэ үзэгч. Зүгээр сонирхож биш. Яг мэддэг хүмүүс айгүй олон болцсон байхгүй. Энэ айгүй бидний үед чинь ерөөсөө зүгээр албан хүчээр дайраад зураач нар нь үздэг байсан шүү дээ. Зураач нар өөрснөө үзэглэл үзэхгүй тийм учраас өөрснөө өсөхгүй. Одоо залууч жоохон энэ 10 жилийн болтой хүүхдүүд нэгээр үзэж байна. Үзэглэн яг бүр зорж ирж үзэж 5,000 төгрөгөөр үзээд байж шүү дээ чинь. Бас мөнгөштэй хүүхдээ байд тий. Тэгэхээр өөр болж юм хүмүүс явдаг суудаг хүмүүсийн үдсэн харсан шал өөр болцоо одоо. Гайхалтай. Тэгэхээр ер нь яг энийгээ дагаад энэ Монголын төрөлх урлаг бол өшөөл илүү хөгжин улам өгж болно. Монголын төрөлх урлаг ГГТ гэрэлтэй байна. Ер нь тэгээ зураачин бол амьдрдгийг. Би бол насаараа энэгээр амьдрсан учраас би зураачин бол амьдрал. Ямар ч тэрнээс гадна ухаалаг байдаг хгүй. Яагаад гэвэл монголчууд дархан хүн бурхан ухаантай шал дэмий үг биш аахгүй. Яагаад гэвэл гараараа юм хийсэн хүн болгон арай ухаалаг. Толгой нь арай илүү сэрэг байдаг аахгүй. Тийм учраас энэ бол Монголын төрөлх урлаг сайхан байна. Монголын залуучууд мундаг байна. Одоо дандаа хэлтгий болчихсон, дандаа арх уучихсан, дандаа хард юм байхгүй. Монголын залуучууд сайхан залуучууд олон байна. Шинхэн тийм биш. Таны хувьд бол ирээдүйд бол маш их ихтгэлтэй байна. Ихтгэлтэй би учиргүй итгэдэг. Ер нь Монголын залуучууд мөдгөн тэр Япон солонгостой адилхан л болно. Яагаад гэвэл тэргээр явж тэргээр боловсрол олж байна. Тийм учраас мөдөл гайхамшигтай сайхан болно. Монголчуудын амьдрал тэг унаад өгсөн байхгүй шүү дээ. Яг зүгээр муу болгохгүй л байгаа болохоос яг муу болцсон би тэгж боддог. Тий. Ирсүг гаргах чухал уу? Хамгийн чухал шүү дээ. Хамгийн чухал тий. Тэгтээ усан бодгийн ирсүг гаргахад зүгээр янз бүр л дээ. Заавал хандаа ч юм уу. Зүгээр маструуд бол зүгээр шууд бирээрээ ингэчээд тэгээд шууд ажилдаг арга барил бий. Огт ирсүггүйгээр шууд жишээлбэл ийм настрын урсгадаг юмнуудыг ирсүггүйгээр шууд урсгаад ажиллах арга усан бодгч олон төрлийн арга барилтай шүү дээ бас. Тэгээ одоо би зүгээр жамааг эхлэн сурж зааж байгаа учраас өнөөр ирсэн гаргачаад энэ дээрээ чи одоо үүл тэнгэр ингээд
бич буудаг гэхгүй шүү дээ. Угаасаа зургийг бич гэдэг. Тэгээд чи одоо бичлэг хийгээд ингээд яв. Бичлэг хийгээ яв. За одоо тэгвэл том биерээр. Том биер энэ үү? Тий, ягаад гэвэл усан муудыг жижиг талбайгаас хамаарад ер нь аль болохоор том биерээр тэгвэл ерөнхий болдог. Жижиг биер болохоор жижиг мичэлттэй тийм хэцүү болдог баг. За тэгэхээр том биерээр тагл. Тэгээ одоо энэ дээр шууд биерээ дүрээд явах юм. Одоо энэ биерээ дүрээд энэ цагаан юм дээр найруулна. За энэ дээр одоо өнгөнөөс аваад найруулна шүү дээ. Чи өөрийнхөө сонгосон өнгөөр. За би ерөнхийдөө тэнгэрээс эхлэх гэж байгаа юм. Чи ямар өнгө байх вэ? Энэ цэнхэр өнгө байна. Тэнгүүд энэ цэнхэр цагаан өнгө гэдэг юм уу? Байхгүй. Яагаад? Усан будаг цагаан өнгө бараг байхгүй. Тийм үү? Оо за мэдмээр юм байна. Би ч одоо энэ цаас ч өөрөө цагаан байхгүй. Тийм учраас чи цагаан өнгөөр угааш шиг юм уу тосон будаг чи хойлох шаардлагагүй. Тийм учраас цаасан дээр чи шинхэн зүгээр тавиа явна. Цагаан өнгө байхгүй. За өөрийнхөө мэдрэмжээр чи өтгөн тавих уу? Хөнгөө тавих уу гэдгийг өөрийнхөө мэдрэмж. За болно ч одоо тэгээд ингээ явна шүү дээ. Одоо бас харах нь шүү дээ. За ингээ өнгө харлаа. За байшингаа хийлээ. Зүйтэй. Орхио. Одоо тэг орхичих. За орхичиход. Ингэж орхичиход явлаа юм. Гээд бодох гээд ингээд бүгдийг даглах гээд битээ. Ойлголоо. Ингээ орхио яв. Одоо биерээ угаагаад. За тэгэж хийж байгаа. За одоо бод. За явал бич. Зүгээр энэ рүү нийлүүл зүгээр би аях хэрэггүй. Сон бод хоорондоо нийлж илээ зүгээр шүү. Оо за. За. Газар гэхэд л жишээл шар газар төмөн өнгө шүү дээ. Газар ч өөр маш олон өнгө. Тэгэл ухаан найшаага жаахан ухаандаа энэ явж байдлаа. Чи энэгээр хийгээл яваад байна тийм. Эдгээр газар дахиад ийм өнгө ороод ирж байгаа шиг. Тэгэл энэ тэгээ ингээ орхино. За ингээ орхино. За ингээ энэ бүр бодох гээд байхгүй. Ингээ орхиод явна. За байшингийн дээвэр дээр явах нь шүү дээ. За байшингийн дээвэр дээр одоо. За яг ногооруулаад хий гэж бодъё. Яахан ногоо тэгээ тийм хурц ногоо юм биш. Байгаль дээр ер нь хурц өнгө бараг байхгүй шүү. За яа байшингийн дээвэр ч гэсэн гандчдаг байхгүй. Гандаа. Воо харшоо. Тэ орхичих. За тэгээд одоо мод руу орох уу? Энэ орчил байгаа. За. Мод руу орно. За мод руу орё тий. Модны. За мод тохонд энэ нэлээ хар ногоо өнгө бай. Зөв. За харъя. Өнгө дахиад эндээс төх. Вот дахиад эндээс ав. Яг тийм уу хурц өнгө байхгүй мод. За. Явал. Болон тэгээ орчих цааш яв. За. Заад мод руу яв. За. Болно. Болно битээ дээрс нь яв. Болно. Олон давхар. Чамд хэлээ давхарлаад би ингээд нухаад байхаар болохоо байдаг байхгүй усан бүтэд. Тэгээ жоох хатаага дээрээс нь давхарлаа бичдэг байхгүй. Нойтон дээр нь ингээд байхаар наа чинь тэгэл навсайс юм болдго. Би чамд хэлээд байгаа юм дээр. Тийм байна. Тий. За аль чи одоо босч бай. За тэгээ. Аль за одоо зураг болгож үзье. За зураг болгож. Тийм ээ. Тэгээ одоо биернүүдээ нэг дор ингэж байлж байгаад. Ди хоёр бот байгаа ч болтой одоо тэр чамаа орхих гээд байдаг чи юм учиртай байхгүй энд эндний халцгай газар байгаа ч юм шиг гэж ингэж яваханда
иймэрхүү баягаар тэгэл ер нь бичлэл хийгээл одоо маш хурдан хугацаанд этюд хийн гэдэг чи ерөөсөө л ингэсийгээл тэгэл тэмдэглээ авчих заа. Тэгээ сүүлд нь одоо хондоо чи гэртээ очиод юм аач ингээд тэмдэглэсэн юмудаа дахиад хараад ингээд дахид зураад бүтээл болгоно. Ер нь ийм дамжилгаар л явна. Тий. Одоо ерөнхийдөө усан бодлого гэдэг нэг иймэрхүү л байгалыг мэдэрнэ гэдэг өөрөө нэг мэдрэмжийн асуудал байна тийм ээ. Тухайн хүний яг түрүүн таны хэлдэг мэдлэг боловсрал гэдэгтэй адилхан. Яг энэ дээр миний харж байгаа одоо яг эрэлхийлж байгаа нэг өнцөг болохоор байгаль дээр очиод судалбар зураг зурхад маш их хэмийг олж хардаг юм шиг санагдсан. Маш их юм олж харна. Өнгөнөөс тэг л мэдрэмж нь хүртэл илүү ондоо болдог юм шиг надад санагдаад байна. Гэрэл зүудрээс эхлээл маш их хэмийг олж харна шүү дээ. Тийм учраас байгаль дээр зураг худлуур хий бэлнээр хийн гэдэг учир ухаан дээ. Тэрнээс ямар илүүтэй гарсан эндэнтэйсээ л дэмий юм зураад явахгүй шүү дээ. Тэр өөрөө тэндээс маш их мэдлэг олж аваад байгаа байхгүй. Өөрөө тэр өндөр боловсрал хүн одоо хондоо одоо би ч юм уу чамд ингээ заагаа заа байгаль тийм байдаг гэж чадахгүй шүү дээ. Яг харагдтал зааж би чадахгүй шүү дээ. Чи очиж байж л харж байж л өөрөө мэдэн шүү дээ чи. Ийм л учиртай. За. Ингээ халзаахтаа маш их баярлалаа танд цаг зав гаргасанд. Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье. За та нар ч гэсэн өндөр амжилт хүсье. Та нар ч хөдөлгөөг уран бүтээл хийж байгаа юм. Энд бүтээл шүү дээ. Та нар хийж байгаа бүтээл. Тийм учраас та нар ч гэсэн уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. Каноста зочин энэ түрээд өндөрлж байна. Халзаахынхаа үзэсгэлэнгээр зочлоо. Та бүхэн баг ч гэсэн зүйлийг мэдэж авсан бахаа гэдэгт итгэлтэй байна.